За Чадвенинг өндөрлсөн эхний тоглолт Эрдэнэт Miners багаас ирэхээр болсон. За Miners-д бол 4-4 гэсэн амжилттай өгснөд энэ 4-р байранд бичигдэж байгаа бол Монголиас 1-9 гэсэн амжилттай 9 тоглолт дараалаад очигдсан 10-р байранд бичигдэж байна. За энэ хойсглан Үлзий бот өндөр хамгаалтыг хийж байсан бодготайлбар руу яваад орсон. За тоглохын амжилттай сэгрэтээр ойж дунлаа. Статистик зайлшгүй сууж байна. Хоёр дахь шидэлтэй алдсан ч за өөрөө тоглохын самбарыг авчиж байгаа юм байна. Хөөргөд явуулсан. 2-0. За Miners хамгаалт бас хэтэрхий 50. За хоёр самбарын тоглогч нь хоёулаа ирлээд Тин суул байсан. Тиний олын заншилт амжилттай болсон 5-3. За Мандахойроос баруун дацлаа авсандаа Сүхбат өөрөө бодготайлбар руу яваад орсон. Их өндөр самбарцсан тоглохын амжилттай. Мандахойр хамгаалтын самбараа насан жаргал урагшаа урдан тоглохыг эхлүүлсэн Үлзий бот. За Наранбаатар дээр гоо дамжуулт ирсэн. Жага Сүхбат. Жанерславад өөрөө татаашиж байгаа юм байна. Сүхбатын шийдэлд амжилттай болсон. За яг энэ өдрөл Сүхбатын хэд бол тоглолтыг яг л ингэж эхлүүлж байгаа. Тоглолт нь 2 дугаар хагас дээрээс сэрэх хэрэгтэй. Санчир шидэлтэн дээр суларсан 3 оноо шидэлтэн амжилттай. За тэгээд энэ тоглолтыг нэг сэлгээнээс эхлүүлээд санаалга бас төвлөрт өгж байгаа шиг байна Сүхбат. За Сүхбат ихний үед тонцгой байна да. 8 оноо хэдийнэ авлаа. Болсон Болор Эрдэнэ. За тэн дээр маш том орон зайг Бат Эрдэнэ өгсөн шүү. Бат Эрдэнэ сул шидэлтэй найдвартай шидэж байна. Онцлогооны секунд 5 секунд үлдсэн. Нааны тоглогсол байгаа нь Ямцогт юм байна. Төгөлдрийн хэсэг нэг тохиж ороод овтолсон амжилттай нэмээд алдаатай. Дөрж арилтын алдаа боллоо. За амир мэд Санчрын эсрэг дайржроод самбардаа тоглосон. 20-оор 19-дэр тоо тэнцлээ. Бодож болж байна. Тэний одын зашилтыг гүйцэтгсэн. 3 оноо. Мандахойрын сланыг авсан дорж арил дундаас үсрээ шидсэн шидэлт нь ойж аваад орсон. Сүхбат за хөлбөрөөр тусчлаа 3 секунд. Сүхбат өөртөө заагараа дундаас шидсэн. За Санчрын эсрэг 90 оноо авчаад байна шүү. Монголын тоглож байсан учраас. Тэний за зүүндээ хурдаар тойрцсон ондогдох амжилттай. За өндөр тоглож орноогоо ганцаар дээр үлдсэн үсэн хамгаалагчтайгаа гараад ирсэн. За баруунда өөрөө дайраад явсан Тунгалгийн Санчир 2 авчаа. Төгөлдөр хурдан ашиглаад орсон. Төгөлдөр Пиндарвис Уильямс Чадвенинг 2-ын гарыг давуулаад 2 оноо авлаа. Болор Эрдэнэ заадсан Бат Эрдэнэ сул шидэлтэй бол үнэхээр өндөр өвтэй шидэж байгаа. Аж дуусааг байхад олон шидэлтэй унаглаа. Сүхбат. За дундаас шидэлтийг үүсгэсэн Сүхбат нөгөө талд тоглоом дээр Венингийн слоныг аваад наан Бат Эрдэнэ төгөж ороо дундаас шидсэн шидэлт нь ойж аваад орсон. За 2 ч удаа олон шидэлтийг амжилттай болгосон байсан учраас Сүхбат хөвжсөн байна. Чадвенинг хөргөж явуулсан тоглохын амжилттай. Бат Эрдэнэ үүсгэсэн. За Сүхбатаас нэг иймэрхүү тоглооны цагийн бүр ихэнд ингэ шидэж байгаа тохиолдол тэдэд хараглаа. Дахиад шидсэн энэ удаа амжилттай. Хувийн 15 дахь оноо. За үнэхээр эргэлзэхгүй байна. Наранбаатар өндөө шидэлт амжилттай. Маш том зайг өглөө. Чадвенинг за авир мэдийн эсрэг гоё эргэсэн. Ямар гоё эргэж вэ? Амжилттай боллоо. Гэсэн аврагаас буцаа баруун таслав нам заалтаар 2-ын голоор их гоё орж ирсэн. Батцөргөн Сүхбатын ээж дараасан оноо алдууд. Одоогоор 2 оноотой тоглолтоо өргөжлүүлж байгаа. Тийм нөгөө Болор Эрдэнэ маш том зай байсан. Болор Эрдэнэ сул шидсэн голын зай шидэлт. Эргээд бүгд тасалдсан. Уур тоглогч гараад ирсэн байгаа. Авир мэдийн дамжуултыг Үлзий бот 2 оноо олгосон. Тэний буцаад Венинг за контакт дээр дулаад цолгоогоор ямар гоё төгсөл байна. За Болор Эрдэнэ эсрэг шахаад явсан дундын зай дотгоо гац өөрөө 2 дахь боломжийг үүсгээд оноо авчаа. За Наранбаатар ингээд үзүүлсэн дээ. Инх байсгалан зайгарсан тохилж ороод за маш том орон зай үүслээ. За Чадвенинг гэсэн бодтол байна. За Болор Эрдэнэ Чадвенингийн сланыг авсан. Болор Эрдэнэ өөрөө дундаас шидэлтгийг илүүд үзсэн. Болор Эрдэнэ шидэлт амжилттай. Цаанд дамжуул төгөлдөр сувсуул холын зай шидэлтийг үүсгэсэн амжилтгүйтэй дорж арилт 2 дахь боломжоор оноо авлаа. Хөөртөө зайгарга шидэлт гүйцэтгсэн хаалт амжилттай. Наранбаатар 2 дахь боломжийг үүсгэсэн. Үлзий бот завчин дээрээс 3 шидэлт амжилттай. За өнөөхөл Наранбаатар устж явсан доо. За төгөлдрийн хамгаалт маш сайн болж энэ доо бөмбөгийн тасалсан хурдан долоон гарч ирээд төгөлдрийн довтлогоо амжилттай болсон Ямцогтын алдаа. Нэг довтлогоор 3 оноо авах боломжтой болсон. За Монгол. За тийм дээр өгсөн дамжуулт суусуул холын зайн шидэлт амжилттай. За тийм ч юм бас найдвартай юм аа. Тэр хамгаалтыг хийж байгаа. За их гоё дамжуултууд явсан. Тин Чунхон бодготойд багс оноо авч байна. За дөрвөн самбарны бөмбөг алдсан. Өөр
онцлог статистик үзвэл далгай болор нугалтаар төрчлөө. Доор гоё дамжуултыг өгсөн Мандах 2 ч гэсэн хүлээцтэй байлаа. 2 оноогоо авсан. Болор Эрдэнэ. Газалтнуудаас явуулсан ганц албангийн болор Эрдэнэ. Заврон шиг хөвтөд гисэн. Очаадвын бодтол болсон гарлаа. Спот дотоод секунд даруулсан орсон цаан дамжуул заавал шуушид Үлзий Батын шийдэл угаагаад орсон. Монголиас 2 оноогоор тоглолтод тэргүүлж эхэллээ. Нэг найдвартай давтгааг хийх хэрэгтэй дэ зүүндээ яваад орсон оноог авч байгаа юм байна. За яалчгүй хэмнэл Монголын сог руу үүлэлийг эргэсэн энэ үед майнер салцаасрал үзэх ажээ. Дотоод секунд 14-өөс эхэлсэн Тинчун Хон. Тинчун Хоны довтлогоо 2 дараасан энд байна. За энэ залуу тэгээд ир гарч ирсэн. Авра баруунда дайраад ихээвгүй довтолсон. Лавгийн авир мэд 2 оноог авч очсон нэмээ дадаасаа. За энэ дарин бөмбөг таслагдсан шүү. Болор Эрдэнэ өөрөө шууд шидхийг илүүд үзсэн. Болор Эрдэнэ шидэл тарин амжилтгүй. Чад Венингийн удаа нэмж тоглоод 2 оноо авлаа. Яарвчлах шаардлагатай болсон. Венингийг баруунда урдаар дойрсон төгөлдөр гэж энэ залуу. За Болор Эрдэнэ бөмбөг зөвшөөрөл гоёугаа завж руу гаргасан инхүү эсгэлэн одын зай шидэлтэн амжилттай болсон. За давтгаан дээр тун чимээгүй байсан инх байсан болсон тоног үстгэл таар байгаа штэ. За насан жаргал дээр бөмбөг гэрсэн төгөлдөр 2 онороо ивсэн давтган амжилттай. За Сүхбат өөртөө зай гаргаад холын зай шидэлтэн амжилттай. За гэхдээ хитрхи хожимдсон байв уу да. Тэглээ. Ердөө 8-нд ойл тоглолт үлдсэн байсан инхүү 77-76-гийн ярцаатай Эрдэнэт Майнерс баг удирдлын ээлж тоочлоо Монголианс эсрэг авч байна. За харин Монголиас баг ахаал нөгөө удирдлын турш харагдж байгаа дүр зураг дандаа төгсгөл алддаг те. Тоглолтын турш ямар ч өгтөө өөрхөн дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ төгсгөл дээр үр дүн тэдний эсрэг байж таарлаа. Ингээд